Америкийн үзэгчтэй батлан хамгаалах болго зорилт зэвсэгтгчний үйл ажиллагааг сурталчлан таниулдаг эх орны төлөө нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэлд бэлэн боллоо. Дэлхийн 2 дугаар дайны сүүлчийн галыг намжаасан чөлөөлөх дайнд оролцсон дайчдын нэг эх орноо гэсэн чин сэтгэлтэй цэргийн гарамгаа өдөрдөгч төр нийгмийн нэр зүтгэлтэн Хуранда генерал Сандвийн Аравдан бид энэ удаагийн дугаартаа онцолж байна. 1900 оны ихэнх үеийн монголчуудын хувьд нэг чухал цаг үе байлаа. Олон 10 жилийн харийн түрэмгийлэлд байсан монголчуудад тусгаар тогтнолын асуудал хамгийн чухалд тооцогдож, үндэсний эрх чөлөөний хөвсгөл, ардын хөвсгөл зэрэг томоохон үйл явдлууд шил дараалан гарсаар байлаа. Чухам тэрхүү цаг үед жинхэнэ эх оронч үзлэр хүмүүжсэн шудраг, хичээнгүй, дайчин зан чанарын тод жишээ хүн бол хожимо эх орныхоо өмнө байгуулсан гавьяат үйлсийнхээ төлөө Хуранда генерал хэмээх эрхэм цолыг хүртсэн Сандвийн Аравдан юм. Хуранда генерал Сандвийн Аравдан 1907 оны 5 дугаар сарын 21-ний өдөр одоогийн Доронтой аймгийн Чойвилсан сувын нутагт Хэглэн цагаан талбай гэдэг газар мэндэлсэн. 16 нас хүртлээр бол ерөнхийдөө мал малж аав ээжтэй тусдын болж бас гэрээр бичиг үсэгт гайгүй сурсан байгаа юм. Тэгээд 1923 онд Монголын хөвсгөх залуучуудын эвлэл одоо тэр үед босхийг халах залуучуудын эвлэлийн гишүүнээр элсэж тэр жижиг өөрийнхөө нарийн бичгийн дарга нь болсон байгаа юм. Дараа нь төр нийгмийн нэр зүтгэлтэн болсон Элдв Очир, Гонжон энэ нацагт орж нартай гайгуур танилцж Элдв Очиртой бүр хоёулаа дээлээ нөмөрч нэг дээлээ нөмрөөд нэг дээлээ дэвсгэр болгож хоёулаа бүр өртөө орж унтдаг тийм сайн найзууд болцоосон байна. Бага залуу наснаасаа эрдэнэ номд ойрхон өссөн зан чанар нь тухайн үеийн томоохон дарга нарт үнэлэгдэж, улмаар зөвлөлт социалист бүгд найрамд холбоод улсад боловсрол эзэмших үнэтэй боломж түүнд олджээ. Тэгээд тэр эвлийн хурлын төлөөлөгчдийн тэгсэн тэр үед нэг зөвлөлт Орос улсад сургуульд явуулна гэсэн нэг тийм сураг гараад. Тэгээд сургуульд явъя гэсэн өргөдлийг одоо манай хүн аав маань өгсөн байгаа юм. Тэгээд 24 оны 12 сард тэр Тэсгэн хөөтөнд мөрч байсан нэг Ямаанда хавсан гэж байгаа хүүтнийг нодож. Тэгээд одоо өртөөгөр морин тэргээр одоо цагаан эрэг хүртэл одоогийн Сүхбаатар хот хүртэл яваад цаашаага бас морин тэргээр дээдүүдэд очиж тэндээсээ галт тэргэн зуугаад 9 хоног явж Москва хүрсэн байгаа. 22 онд манай бүрэн эрх төлөөлөгчийн газар Москвад нэгдсэн байсан. Тэнд нэг 2 унтаад тэгээ Ленинград хот орж илтэй. Ленинград хотод ороод Дорн дахныг судлах амьд хэлний дээд сургуулийн одоо оюутан болсон байгаа. Монголын хөвсгөл залуучуудын эвлэл болон Монгол ардын хөвсгөлт намд бичээч аж ахуйн яамд зааварлагчаар ажиллаж байсан залуу боловсон хүчин Аравдан 1930 онд цэргийн албанд татагдж, энэхүү хүнд хүчээр албанд тасгийн даргаас эхлэн Монгол цэргийн генерал хүртэл баатарлаг замналыг туулан өнгөрөөжээ. Гэвч үүний хажуугаар түүний сэтгэлийг заваасан асуудлууд хөрсөөр байлаа. Үүний нэгэн жишээ нь Ленинград хотын Абель Сафронович Инукидзийн нэрэмжит Дорн дахны амьд хэлний дээд сургуульд түүнтэй хамт сурч байсан ихэнх хэлэг нэгтэн найз нөхдийнх нь хувь заяа тухайн нийгэм цаг үеийн балгаар эсэргүү нэрийг зүүж цаазын ялаар буудуулсан байдаг. За ер нь энд түн таамд суралцаж төгсөж ирсэн одоо найз нөхөд ихэнх нь одоо хэлмэгдүүлэлтийн одоо хар шуурганд өртсөн байдیں۔ Тэгээ ялангуяа 1930-ад оноос эхэлсэн хэлмэгдүүлэлтийн хар шуурганд одоо Аравдан генералын ойр тойрны одоо найз нөхөд хамгийн дотн найз нөхдөд бүгдийг одоо ингэж хэлмэгдүүлсэн байгаа. Тухайн үед Монгол ардын одоо хувьсгал цэргээс одоо маш олон хүн одоо хэлмэгдсэн байдیں۔ За нийтдээ 1500 орчим. За тэр нүндээ одоо дээд түвшний дарга нарын 84% нь одоо хэлмэгдсэн байдаг. За тэрийн 84% дотор одоо хэлмэгдсэн улсууд дотор бол энэ Аравдан генералын одоо ойр дотны одоо найз нөхдөд за хамт сурч исэн ер нь хамт суралц өгсөн одоо ихэнх улсууд нь гэж хэлмэгдэж одоо өртсөн байд хэлмэгдүүлэлтэнд өртсөн байдیں۔ Генеральному секретарю Центрального комитета Монгольской народной революционной партии
председателю Хүндэт нөхдөө. Миний найз нөхдөө. Би зөвлөлт холбоот улсын иргэн Юдиф Фишелевна Орлава та бүхэнд хандан энэхүү загтлыг бичиж суун. Миний нөхөр Үлзий Бадрах бид хоёр 1936 он хүртэл Улаанбаатар хотод амьдарсан. Энэхүү загтлаар Үлзийгийн залуу насны хамгийн сайн найз Аравдангийн тухай хэлхийг хүссэн юм. Үлзий, Аравдан хоёр огт салдаггүй сайн найзууд. Тэр хоёр үерхэлдээ үнэнч. Бид нэг хэсэг манад хамт амьдардаг байлаа. Аравдан маш цэвэрч, бас нямбай. Гэрт байгаа үгүй нь мэдэгддэггүй тийм цэгцтэй байсан хэрэгэлтэй. 1936 онд Үлзий цэргийн эмнэлгийн академид суралцах болж бид хоёр Ленинград явсан. Аравдан тэр үед хэдийнэ гэр бүлтэй болчихсон байсан. Удалгүй халах голд дайн болж Аравдан генерал болсон байсан. Энэ сайхан мэдээг харамсалтай нь 1938 онд хэлсээр цааслагдсан миний нөхөр сонсож чадаагүй. Аравдан ч энэ үйл явдалд маш их гашуудж байсан гэлцдэг. Яагад гэвэл Үлзий бол ард түмэндээ хэрэгтэй жинхэнэ эх хүн байсан. Хожимо Аравдан зөвлөлт холбоот улсад амрах гэж ирэхдээ манайхаар зочилж Үлзийг цагаатгсан тухай дуулгасан. Энэ мэдээ миний хувьд маш их баяртай мөч байсан. Тухайн үед одоо Аравдан генерал хувьд бол бас хэлмэдүүлэлт нь нэлээд одоо ойртсон. За өөрийнх нь дуртал хүртээд одоо хизээ мэдгүй аавд байх тийм төвшөрч хүнийг одоо чих даран одоо сэтгэл зовн хүлээж исэн гэж одоо дурссан байдаг. Мөн хүлээхээс гадна мөн сэтгэл зүйн хувьд одоо тухайн үед одоо дээд хөдөлгөөс дуудаж Маршал Чаулсын гаргасан өөрийгөө илчлэх тушаалan дав өөрийгөө одоо илчлэхийг одоо өдөр шөнөгүй одоо шахан шаардж байсан. Гэвч одоо Аравдан генерал одоо өөрт нь хийсэн хэрэг их орноос урвсан зүйл байхгүй учраас ямар нэгэн байдлаар одоо өөрийгөө илчлэх шаардлагагүй гэж үзчихсэн. За зарим улсууд бол одоо айж одоо өөрийгөө илчилжсэн мэл зарим нь одоо айсан тоолж найз нөхдөд одоо Аравдан генерал ятгах ч юм уу. За хэрэгээ хүлээчгээ хоёлоо өөрөөрөө илчлэхийг гэх мэтэр ингэж ятгах гэсэн мэт. Гэвч одоо хүн өөрөөрөө одоо хийгээгүй хэрэгэн төлөө илчилж одоо өөрөөрөө хэрэгтэй онгоно гэсэн зүйл байхгүй. Тэрээр хэдий нийгэм цаг үеийн хүндхэн цаг мөчтэй тулгарсан ч эх орны дуудлагаар чөлөөлөх дайны фронтын шугамдад цэргийн удирдагч хүний хуваар томоохон ялтыг байгуулж улс орондоо хэрэгтэй шудраг, тууштай, эрхэм гэдгээрэн бусдадаа үлгэрлэж байлаа. За чөлөөлөх дайнд оролцсон улс төрийн байгууллага, улс төрийн ажилтнуудыг мэдээж одоо Монгол Ардын Хувьсгал цэргийн улс төрийн газрын дарга Тэслэгч генерал Цэдэн Балдарга бол өөрөө удирдах энэ дайнд оролцсон. Гэхдээ би бол одоо энэ Цэдэн Балдаргаас гадна энэ улс төрийн газрын орлох дарга Ошууж генерал Аравдан бол энэ дайны үеийн намс төрийн ажлын түүхэнд одоо Цэдэн Балдаргаас дутуугүй үүрэг гүйтгэсэн гэдгийг бол би юуны төрөнд онцлог тэмдэглэмээр байна. За яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр бол үндсэндээ Монгол Ардын Хувьсгал цэргийн ангиуд улсын хил давснаас хойш нэг өдөр давшилт явуулаад тэрний дараа 8 дугаар сарын 11-ээс эхлээд энэ Монгол Ардын Хувьсгал цэргийн дивизүүдийг энэ Монгол Ардын Хувьсгал цэргийн хээрийн штабын дарга нарт бол хариуцуулж өгсөн байгаа. Одоо командлагч Плеевийн тушаалаар шийдвэрээр. Тэгэхээр Монгол Ардын Хувьсгал цэргийн 8 дугаар дивизийг бол улс төрийн газрын дарга Цэдэн Бал, улс төрийн газрын орлох дарга Аравдан хоёрт бол хариуцуулсан. Тэгээд энэ өдрөөс эхлээд Цэдэн Бал дарга бол одоо Аравдан генералд үүрэг өгөөд энэ одоо хариуцсан дивизээ байлдаанд одоо удирдан чиглүүлэх ийм үүргийг өгөөд өөрөө Плеев генералтай бол 7 нуурын зүг явсан байгаа. Тэгэхээр одоо энэ Аравдан генерал бол яг фронт төр байлж байгаа анги салбаруудаа өөрөө гардаж учирч ирсэн гэдгийг бол баталж байгаа.
Би хилээс цаана 80 гаруй км газарт нилээд олон малтай нутгийн нэгэн өвөр Монгол айлд ороход ихэд айсан байдалтай нэгэн өвгөн настай хоёр эмэгтэй мэндийн хариуч дуурахгүй эвгүйрхэн харж өгтлээ. Учрыг нэгтэл бас орилцоон зөвлөлтийн нисхэн дөнгөж байрлсан байх бөгөөд тус айлаас холгүй хонхорт баахан хон бужигнагч пулемет тажигнахыг сонсоод очвол хэцэг орц зэргүүд хүнсэнд хэрэглэхийн тулд бэлчээрт буй хоныг буудаж байв. Хүнсэнд хэрэглэх 2-3 хоноо гараар төхөрч хэрэглэхийг тушаалаа. Хэрэглэхгүй боловч хэдэн 10 хоныг буудаж шархтуулсан нь ихэд эвгүй харагдсан тул морд механикжуулсан бүлгийн улс төрийн хилцээний дарга Хурандаа Сергеевд дорн мэдэгдэж нутгийн ард олонтой зөв харилцах тухай бүлгийн командлагчийн тушаал гаргуулж билээ. Хил даваад 2 хоносны дараа Японы засгийн газар бууж өгөх тухайга радиогоор мэдэгдсэн боловч бид давшилтаан түргэх тухай фронт командлагчийн тушаалыг нийт бие бүрэлдэхүүн таниулах ажлыг зохион байгуулж байв. Эх орныхоо өмнө үнэлж баршгүй гавьяат үлсийг бүтээсэн цэргийн 11 гарамгай зүтгэлтэнд бүгд наримт Монгол Ард улсын ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1944 оны 4-р сарын 28-ны өдөр генерал цолыг гардуулсан түүхтэй. Тэдгээр анхны цэргийн дээд цолтнуудын нэг бол хожимын Хурандаа генерал Сандвийн Аравдан юм. Аавын тэр явсан замнал нь одоо аав ээж бид нарыг бол та нар ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг тийм одоо хэдийгээр цэргийн хүн боловч биднэрт нэг тэгж тушаадаг одоо их загнаад одоо юу яагаад идэг хүн байгаагүй. Аав маань бол их дүлгөөн, тайван юмыг бол дандаа үлгэр жишээгээр өөрийнхөө одоо амьдралынхаа одоо тэр замналаар л одоо бид нарыг хүмүүжүүлжээ. Тэр нь бол биднэрт чи тэгсэнгүй юу, ингэсэнгүй юу гэдгээр биш. Ингэх ёстой юм байна гэдэг одоо тэр жишээ бол өөрийнх нь амьдарч исэн хүүхдүүдтэй хандж исэн хандлага одоо их нэртэйгээ манай ээжтэй одоо бас харьцаж исэн тэр харилцаанаас энэ хүмүүжлийн одоо эхлэл одоо их явсан юм байна гэж би бол одоо аавынхаа тэгж боддгийг. Бага насыгаа ярих юм бол ер нь бид бол их аз жаргалтай их зөв л одоо хүмүүжж исэн хүүхдүүд юм байна гэж би одоо эргэн одоо санахад бодогддгийг. 5 хүүхд тавуулаа бид тодорхой хэмжээний одоо ажлыг энэ улс орондоо гүйтгэсэн. За энийг одоо хэрэгжүүлэхэд манай аав ээжийн бас томоохон одоо хувь нэмэр ялангуяа эцгийн маань одоо хүүхдүүдтэй хандлага хүүхдүүдэд хүмүүжүүлэх тэр зарчим энэ бүх нь бол бидний одоо бас амьдралын гарааг эхлүүлэхэд цаашд одоо өөрсдийнхөө одоо бас аж амьдралыг авч явахад их хувь нэмэр оруулсан байдгийн байна гэж би дотроо өөрөө боддог л доо. Тэрээр цэргийн хүн гэсэн эрхэм чанарын цаана хамгийн том хүндлэл байдаг юм гэдгийг хойч үе үр хүүхдүүддээ заан сургажээ. Өдөрдөгч хүнийг холж хараа бусдтай үлэглэж байсан үйлс бүхэн нь Монгол улсын төлөө гэсэн хамгийн үнэнч зан чанартай салшгүй холбоотой. Үүний нэг тод жишээ нь цэргийн улс төрийн байгууллагын хөгжлийг тодорхойлсон он жилүүдэд чухал байр суурийг эзэлж тухайн цаг үеийн гарамгай цэргийн дарга нарын түүчэн болсон байдаг юм. Генерал Аравдан бол цэргийн өдөртөгчөөс гадна туршлагатай дипломатч байсан. Түүний алдар гавьяа Монголын түүхэнд төр нийгмийн гарамгай зүтгэлтэн гэсэн хүндтэй нэрээр үеийн үед дуурсагдах учиртай. 1950 оноос гадаадд элчин сайдаар явсан. Бүгд найран Солонгос улс, Хятад улс, Чехословак, Булгар, Унгар, Урмын гээд энэ улсуудад одоо 10 жил шахуу элчин сайдаар ажиллаж яваад тэгээд эргэж ирээд улс төрийн газрын даргаар 1950 оноос 92 он хүртэл ардын сэргийн эрх яамны орлого сайд өгөөд улс төрийн газрын дарга болсон байгаа юм.
За яг энэ 62 онд энэ байх үед нь бол би эвлийн ажлын гэлтсийн дараагаар одоо томилогдож ажиллаа. Хурандаа генерал Сандви Аравдангийн амьдрал, үйл ажиллагааны сүүлийн 10 гаруй жил улсын иргэний хамгаалтын байгууллагыг үүсгэн байгуулж, хөл дээр нь босгож, хөгжүүлж бэхжүүлсэн бүтээлч цаг хугацаа байлаа. Улмаар 1970 оноос эхлэн иргэний хамгаалтын газрын дараагаар томилогдож, насан эцэслэг хүртлэн тухайн байгууллагатаа хүчин зүтгэсэн байдаг. За онцгой байдлын ерөнхий газрын харьяа Хурандаа генерал Сандви Аравдангийн нэрмжит үндэсний гарах бригад нь Хурандаа генерал Сандвиараа оглон Монгол улсад гамшигаас хамгаалах үйлчлэгээ хэрэгжүүлж төвчөртэй ажиллаж байна. За манай бригад бол энэ хүнийг оглосон жил бол 2006 он байгаа. 2006 оноос хойш энэ хүнээр оглож энэ хүний түүхэн замнал амьдралыг уламжлуулж үр хүүхдтэй харилцаатай байж үүргээ нэр төртөд биелүүлж яваа. За Аравдангай агаас яагаад бас энэ бригад нэмж болсон бэ гэвэл хүмүүс бас зарим хүмүүс сонирхдаг. Яагаад гэвэл Аравдангай бол өнөө цагийн онцгой байдлын байгууллага буюу тухайн үеийн иргэний хамгаалтын байгууллага үндэслэгч. Тухайн үедээ бол Монгол улсын баталгаа хамгаалахын орлого сайд байхдаа бол ер нь бол цэрэг бол зөвхөн одоо буу барьж тулдах биш бас байлдааны талбар дээр бас иргэд их хохирдгоо энэ үед ажиллах иргэний хамгаалалт гэсэн байгууллага байх ёстоймоо гэж за Монгол улсын хуулийг өөрөө санаачлан батлуулан иргэний хамгаалтын байгууллагыг анх үндэслэн байгуулсан тэр байгууллагуудыг онцгой байдлын байгууллага болон Монгол улс статуудыг бүс нутгийн хэмжээнд гүйцэтгэдэг том байгууллага болоод ажиллаж байна. Эх орныхон төлөө үнэн чээр тэмцэн гэдэг түүнийгээ дагаад ард түмний хайр хүндэтгэлийг хүлээдэг жамтай. Монгол улсын тусгаар тогтнолоос эхлээд бүтээн байгуулалтын он жилүүдийг өртөөсөн түүхийн нэгэн хэсэг болж хойч үеийн залууст эх орон жүслийг үлгэрлэн харуулах хүндтэй эрхэм хүн гэвэл Аравдан генералыг нэрлэх үзье. Үжил бодол байр суурь цаг зуурын ихэнд ганхаагүй. Тууштай эх оронч амьдралын гашууныг цэргэрийн тангарахтан үнч байсан хүний тод томрун жишээ бол Хурандаа генерал Сандвийн Аравдан юм. Ардын төр засгийн газар 1921 оны 3 сарын 18-нд хайгтыг чөлөөсөн дараа ер нь Монгол орныг одоо гадаадын харийн төрөөмслөөс чөлөөлөх одоо ариун үсийг одоо эхлүүлсэн байгаа. За юуны үед одоо зөвл Орос улсын цэргийн тусламжтайгаар энэ хэлтгээр одоо эхлүүлэхийн тулд за энэ Монгол орны баруун хязгаар болон зүүн хязгаарт байгаа цагаатныг цэргийн хүчийг одоо эхний орноосоо хөөж гаргах тийм ажиллагаа явуулсан байгаа. За ялангуяа энэ баруун хязгаарыг одоо тохиноолох одоо ажлыг бол одоо тухайн үед Монголын ардын хувьсгал цэргийн одоо анхны 4 хорооны нэг удирж исэн за Хасватрыг томилж явуулсан байгаа. За Хасватр тэр үеийн нөхдүүд одоо 1921 оны 7 сараас одоо Оросын нутгаар дамжиж за Монгол орны баруун хязгаарт ингээд Оросын хэлээр дамжиж орж ирсэн байгаа. Тухайн үед баруун хязгаарт Оросын одоо Уляста болон Ховдод Оросын цагаатны цэргүүд маш их хүчээр бөөгнөрсөн байсан. Ялангуяа одоо цагаатны генерал Бакис, за Кайгарадо, за Казинсев, за мөн Уляста Ванданов гэх мэт одоо цагаатны цэргүүд маш олдноороо байсан. За иймд бол одоо
баруун хязгаарыг чөлөөлөх үйлсийг одоо 1921 оны 7 сараас ерөнхийд нь эхлүүлсэн байд. За энэ баруун хязгаарын байлдаанд нэгэн том онцлог одоо том байлдаан бол энэ саруул гүний хүрээ юу толб нуурын тулдаан гэж түүхэнд алдарсан тулдаан болсон. За энэ саруул гүний хүрээний тулдаанд бол одоо хоригдлтанд бол Монгол зөвлөлтийн цэргүүд одоо 42 хоногийн турш цагаанд нь бүслэгдэж, за бүсэлтийн 43 дахь хоног дээр одоо бүсэлтийг одоо гаднаас ирсэн зөвлөлтийн улаан цэргийн тусламжаар зохин гарч одоо ерөнхийдөө баруун хязгаарыг цагаатны үлдгэлээс одоо чөлөөлсөн байгаа. За ялангуяа Хатанбаатар Могсцын удирдсан цэргүүд Улаан гомын хүрээнд одоо генерал Бакижийн цэргийг буулгаж авснаар одоо ерөнхийдөө энэ баруун хязгаарын одоо байдал одоо төвширсэн байгаа. За зүүн хязгаарын байлдааныг бол ерөнхийдөө бомб цэнд удирдах одоо зүүн хязгаарт байсан бас цагаатны одоо цэргүүдийг устгаж эх орны одоо харин тэргүүн хэлхсдээс чөлөөлсөн байгаа. За мөн одоо Жанжин Скватер удирдсан Монгол ардын жум цэргүүд одоо нийслэл хүрээнд орж, за нийслэл хүрээний ойр орчимд байсан цагаатны цэрэг үлдгэлийг одоо хөөн залуулж ерөнхийдөө 1921-ээс одоо 22 он хүртэл 22 оны одоо 2 сар хүртэл ерөнхийдөө нэг жил гаруй хугацаанд одоо монголчууд зөвлөлт орос улсын тусламжтайгаар эх орноос одоо энэ цагаантан болон хятадын гамин цэргийг хөөн зайлуулсан байна. За ингэснээр одоо улс оронд маань одоо инх тайван одоо төвшин амгалан байдал тогтж ирсэн байгаа. За энэ 21-с 22-ны энэ байлдааны ажиллагаанууд бол одоо маш юм онцлогтой болсон. Тухайлах юм бол одоо анх удаа ертөнц цагийн одоо зэвсгийг маш их хэмжээгээр хэрэгэлсэн байдаг. Ялангуяа нисгэн онгоц, за байлдааны хоёрт машин гэх мэтийн одоо зэвсгүүдийг хэрэглэснээр их онцлог. За энэ бол одоо Монгол цэргийн түүхэнд бас томоохон одоо байр суурийг эзлэн. За энэ тулдаанууд хожимын Оросын одоо нэрт том жанжнууд Ворошилов, Рокоссовский гэх мэтийн одоо том Конев гэх мэтийн одоо том ирээдүйн Оросын маршлууд бас энэ Монголд болсон цагаантай эсрэг тулдаанд оролцож одоо жанжныхаа одоо жанжныхаа цааш цэргийн замналын эхлэлийг одоо Монгол нутгаас ингэж эхлүүлсэн гэдгээр их онцлог байт юм аа. Хуучирч муудсан цэрэг цамцны цаана эх орныхоо төлөө гисэн зүрх цохилж байдаг юм шүү. Маршал Хорлогийн чуулсан. Монгол Улсын засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Сайханбаяр бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Чавен Руг өнгөрөх 7 хоногт хүлээн авч уулзлаа. Хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тасралтгүй өргөжин хөгжиж, олон бодит үр дүнд хүрч, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаад сэтгэл хангалуун байгааг талууд харилцан илэрхийлж, цаашид олон хэлбэр агуулгаар хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо. Батлан хамгаалахын сайд Сайханбаяр уулзалтын үеэр хүн төрлөختөн аюулт халдварт өвчнөд тэмцэж буй энэ хүнд бэрх цаг үеийг бүх нийтээрээ эвлэлдэн нэгдэж, хүчээ нэгтгэн даван туулж чадна гэдэгт итгэл төгс байгааг илэрхийлээд, Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа цэргийн төв эмнэлэг нь тусгаарлалт эмчилгээний гол эмнэлгийн нэг болон ажиллаж байгаа энэ чухал хариуцлагатай үед эмнэлгийн хамгаалах хувцас, гутал, нүдний шил, шүүлтүртэй болон нэг удаагийн амны хаалт, зайнаас халуун хэмжигч зэрэг эмнэлгийн хэрэгслийг бүгд найрамдах Хятад ард улсын Батлан хамгаалах яамнаас тусламжаар өгсөн нь манай цэргийн эмч, совилогч, эмнэлгийн ажилчид энэхүү хүнд цар тахлыг эрсдэлгүй даван гаргахад маш том дэмжлэг болж байгааг онцлон тэмдэглэлээ. Элчин сайд Чавен руу өнөөдөр хил хязгааргүй тархаж буй цар тахалтай тэмцэхэд хамгийн түрүүнд Монгол улсын ерөнхийлөгч, Монголын ард түмэн бүгд найрамдах Хятад ард улсад тусалсан явдалд чин сэтгэлийн талархал илэрхийлээд цаашид цар тахлын халдварыг зогсооход Хятад улс бүх талаараа туслахаа илэрхийллээ. Өнгөрөх 7 хоногт Батлан хамгаалахын сайд Сайханбаяр Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад суугаа элчин сайд Майкл Клечскийг Батлан хамгаалах яамнаа хүлээн авч уулзлаа. Талууд Батлан хамгаалах салбарын дээд дунд түвшний харилцан ажиллал хийх, Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, зэвсэг түвшний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, цэргийн мэргэжлийн боловсон өвчнийг сургаж бэлтгэх, олон улсын энхийг дэмжих, тусгай өвчний үүрэг гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр туршлага солилцох, Эвсийн цэргийн ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэх зэрэг хэлбэрээр маш амжилттай хамтран ажиллах их үр дүнд хүрч байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийллээ.
Энэ онд дэлхийд даяар тархаад байгаа COVID-19 цар тахлын улмаас дээрх хамтарсан сургалт дадлагууд цуслагдаад байгаа. Гэсэн хэдий ч цар тахлын нөхцөл байдал тогтворцсны дараа 2021 оноос цаашид үргэлжлүүлэн зохион байгуулж явуулна гэдэгт итгэлтэй байгаагаа талууд онцолсон байна. Дэлхийн нийтийг хамарсан COVID-19 цар тахал гарсантай холбогдуулан Исламын бүгд найрамдах Афганистан улсад явагдаж буй шийдвэртэй дэмжлэг олон улсын цэргийн ажиллагаанд өөрийгөө амжилттай гүйцэтгэсэн Монгол улсын зэвсэг төвчний цэргийн багийн бие бүрэлдэхүүн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн. Өнгөрөх 7 хоногт Батлан-Малах яамны төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан үүргийг төр орлон гүйцэтгэгч Хурандаа Баасан дамб, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Хурандаа Батсайхан, цэргийн албаагчдыг эх орондоо ирэхэд нь бодиттой хувь нэмэр оруулсан гадаад харилцааны яам болон Хүннүү Эйр компанийн төлөөллийг Батлан-Малах яамнаа хүлээн авч Батлан-Малахын сайдын тушаалаар салбарын шагналаар шагнаж талархал гардууллаа. Намайг ширхэгчийн эцэст 1980 онд хөгжлийн төрийн үйлчлэгээ цэргийн эдийн засгийн ангилт төгсөв. Тус үйлдвэрт ажиллагч нараа одоо 38 жил ажиллаж байна. Энэ ажиллагаа хугацаанд бүх төрлийн бүтэц, генералийн гатлгамар, ангийн туг, төрийн дарбай, хөл зүйтэй хийж сурсан. Генералийн юу одоо 20 гаруй жил ажиллаж. Одоор хичнээн генерал төлөвтэй. Хичнээн хөлсвэ. Айгаа олон ажиллаж. Мөрцөг болоод нэг өрөөсний тод одоо нэг өдөр. Сар нь 2 өдөр. Малгай өрөөг бүртийн тал өдөр. Захны цэцгийнүүдийн нэг 4-5 цаг ажиллаж. Бас нэг нудраг байд. 2 хүүхэд сурч байгаа. Тэр 2 маань хогооныг болоо дайггүй байдаг болсон. Арай богиносгоод яваад шүү дээ. Нэгэ тий. Тэр үлцгээ айгуу гоё дөрвөлж гардаг. Компани ингээд ашиг. Энэ натласаа. Өдөртөө үлдсэн сархиных. Энэ болохоор ёслолын хилтэй байна. Энэ болохоор одоо өдөр тутмын китлэх энийг дуусгах байгаа юм шиг. Бэлтгэдэг ийм хил тий. Бууч захны цэцэгч ийм жижиг байсан бол одоо томорцсон шүү дээ. Генерал аавн гэсэн нуурд өдөр энэ зэдлэг гараад тэр зэдлэгийн дагуу манай бэлэн байдалтай. Шинжингээ оёрт үлдээ бэлэн болгоод байсан. Яг таны бэлэн болсон үрд ордон руу явах уу? Тэг нэг нь ордонд яваад нэг нь говцонд нь хатагдаад цэрэг ирсийнхаа энэ бас чимэглэл мөсөс та бүгдийн үсийг орж явах талаар байна. Энэ бахархлууд бидний ордондоо оруулж байгаа эсрэг хувь нэмэр гэж бий боллоо. Эх орны төлөө нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүгдтэй баярлалаа. Эх 7 хоногийн дугаараар эргэн уулзъя. Баяртай.